Манай ард түмний сор болсон аавын хүүхдүүд, ээжийн охтууд төрийнхөө ордонд сууж төрийнхөө үйл эрхийг хөтлөн явуулах ёстой. Тэрнээс ч улсын хур парламентод хулгайч, дээрэмчид, ажилдаа ирдгүү хүмүүс суудаг, үүрээ засдаг, өндөгөлдөг ийм газар байж болохгүй. Ард түмэн маань үүнийг хөсөө хүлээж шаардж байгааг та бүхэн бүгдээрээ ойлгож мэдэрч байгаа гэж бодож байна. Тийм учраас Монгол улсын ерөнхийлөгч хариуцлага алдсан улсын их хурлын гишүүдийг эргүүлэн татах тухай хуулийг өргөн барьсныг та бүхэн маань бүгдээрээ мэдж байгаа. Энэ хуулийг дэмжиж байгаа хүмүүсийн гараа өргөхгүй юу? Баярлалаа. Татгалзаж байгаа хүмүүс гараа өргөхгүй юу? Манай их хурлын гишүүд босоод хардаа. 3-4 хүн гараа өргөж байна. Ийм л байгаа юм. Мэдээж бодох юм байгаа. Улсын их хурлын одоо 126 гишүүн 126 болоо одоо тийм хулгайч дээрэмчин биш ээ. Энд чи их орно гэсэн сэтгэлтэй, улс орно гэсэн бодолтой, эрдэмтэй, номтой, чадaltaй, их орондоо өргөсөн тангарахтай үнж хүмүүс маш олон байна. Бас энэ дотор хулгайч дээрэмчд байна. Ёс зүйн хүмүүс байна. Тэр хүмүүсээс бид салах ёстой. Монгол парламентын засаглалтай бол Монголын парламентын дархлаа маш өндөр байх ёстой. Төрийн дэргүүн улсынхаа нэр хүндийг бодож, төр төснийхөө түүхэн уламжлалыг бодож, Монголын парламент хүчтэй, дархлаатай, Монгол төрийн босго өндөр байгаасаа байлаа гэж бодож, ард түмнийхээ захиалгаар энэ хуулийг одоо би өргөн барьж байгаа. Энэ хуулийг эсрүүцэж байгаа хүмүүс бас байгаа. Ямар хүмүүс эсрүүцэж байгаа та бүхэн өөрсдөө сайн харж ойлгож мэдрэх байх гэж ингэж бодож байна. Би өнөөдөр түүхийн тухай ярьж байгаа учраас би төр төснийхөө асуудалтай холбож энэ асуудлыг төрийнхөө галгалт болсон төрийн ордонд ирсэн эрхэм хүндэт Монгол төрийн дархлааг хамгаалж байгаа түүхчид та бүхнээс асууж байгаа. Юу улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль эцэг их байх эрхийн хасдаг хуультай орно шүү дээ Монгол. Тэр улстай тэрсэлсэн ард түмэнд амлсан амлалтаа биелүүлдэггүй, ажилдаа ирдэггүй, ард түмнээ доромжилдог. Ийм этгээдүүдтэй бол Монголын төр ард түмэн хариуцлага тооцох ёстой. Энээс ерөнхийлөгч огт ухрахгүй. Би маш их том эр зориг гаргаж ажиллаж байгаа гэдгийг та бүхэн ойлгож байгаа. Төрийн тэргүүний хүч чадал ард түмнийхээ дэмжлэгт орно шүү дээ. Өнөөдөр Монголд хэн ч хаан болохгүй. Өнөөдөр Монголд ёс зүй салхилын асуудлыг л төрийн тэргүүнд тавьж байгаа. Хэн нэгэн хүнийг би хэлэмдүүлэх гээгүй. Хэн нэгэн хүнийг шийдэх гээгүй. Энэ Монголын төр цэвэр ариун байгаасаа билээ гэж бодож энэ асуудлыг тавьж байгаа. Миний ерөнхийлөгч байх хугацаа ирэх жил дуусна. Би дахиж өөрийгөө нэр дэвшүүлэхгүй, сонгохгүй. Надад тийм бодол санаа байхгүй гэдгийг би маш олон удаа хэлж байгаа. Би энэ байх хугацаанд харин Монгол төрөө нэг цэвэрж өгөх юмсан гэсэн чинхүү сэтгэл миний зүрх сэтгэл дотор байна. Тэрний илэрхийлэл нь миний гаргаж байгаа эд зоригийн асуудал гэдгийг бас эрхэм хүндэт түүхч та бүхэн маань бас тунгааж бодоорой гэдгийг би бас зориуд тэмдэглэн хэлхийг хүсэж байгаамаа. Сүүлийн жилүүд Монгол улсын гадаад харилцаа хамтын ажиллагаа маш сайхан өргөжж байгаа. Манай улсын нэр хүнд дэлхийн ертөнцид мандаж байгаа. Дэлхийн олон орны төрийн тэргүүнүүд Монгол улсад араараасаа шилжүүлээ дараад ирж байгааг та бүхэн маань харж байгаа. Улс төр маань хөгжид дэвшиж байгаа. Бүх юм муу муухай биш. Энэ өнгөрсөн 35 жилийн хугацаанд бид нар олон сайхан ажлыг бас хийж амжуулсан. Ард түмнээр хөдөлсөн, зүтгэсэн. Мэдээж бидэнд алдаа оноо байгаа. Сэтгэл дутсан. Хариуцлагагүй байдал, хулгай дээрэм, авилгал гэдэг улс орныхоо хөгжид дэвшлийг олон сайхан урагшлуулах ийм боломж нөхцөлийг алдсан он жилүүд бидэнд бас байгаа. Үүнийгээ засахын тулд төрийн тэргүүн энэ асуудлыг оруулж ирж байгаа. Төр дээрээсээ цэвэршиж, төр дотроосоо цэвэрших ёстой. Төрийн албанд ажиллаж байгаа бүх хүмүүс сахилга хариуцлагатай байх ёстой. Үүнийг төрийн тэргүүн яриад байгаа. Үүнийг ард түмэн шахаж шаардаад байгаа. Би сая одоо Баруун Тав аймгаар явж ажилласан. Налаах дүүрэг, Багнуур дүүрэг гэдэг одоо хотын гадна байдаг дүүргүүдээр явж та бүхэнтэйгээ уулзж байгаа ард түмэнтэй уулзсан. Тэр хүмүүс энэ асуудлыг өөрсдөө маш сайн дэмжиж байгаа ард түмэн. Тийм учраас ард түмний хүслэмжлэл гэдэг бол төрийн шийдвэр байд юм аа. Ардчилсан нийгэмд. Манай зарим их хурлын гишүүд ярих дуртай юм билээ.
парламент бол ард түмнээс их сурвалжтай гэж. Энэ бол маш үнэн. Тэгвэл тэр их сурвалж болсон ард түмэн хариуцлага алдсан улсын их хурлын гишүүдтэй хариуцлага тооцож эргүүлэн татдаг хуультай болоо гэж хэлээд байхад шахаж шаардаад байхад яагаад үүнийг эсэргүүцээд байгаа юм бэ? Монгол улсад Монголын 3.5 сая иргэнэ төлөөлдөг ганц субъект байд. Энэ бол Монгол улсын ерөнхийлөгч. Төрийн тэргүүн бол нийт ард түмнээс сонгогддог албан тушаалтан. Монгол улсын ерөнхийлөгч Монголын 3.5 сая хүнийг төлөөлж ирэх ганцхан төрийн тэргүүнд оршдог ерөнхийлөгчд. Тэр их хурлын гишүүн бол тойргийнхаа гишүүдийг л иргэдийг төлөөлж ярих хэрэгтэй. Харин төрийн тэргүүнд нийт ард түмнийхээ үзэл санааг илэрхийлэх, дотоод гадаад илэрхийлэх эрх нь үндсэн хуулиар олгогдсон байдаг. Тийм учраас Монгол улсын ерөнхийлөгч бол ард түмнийхээ хүсэмжлийг улсын их хурлд хууль болгон өргөн барьсан. Одоо энэ улсын их хурл бол үнэхээр ард түмнээс их сурвалжтай юм бол төрийн тэргүүний өргөн барьсан энэ ард түмний хүсэмжилж байгаа энэ хариуцлага тооцдог хуулийг хилэлцэж батлах ёстой. Эсвээс ард түмнийхээ эсрэг нулимж байгаатай яг адилхан гэж ойлгож байна. Төрийн тэргүүн энэ хуулийг хизээ батлах болтол нь төрийн тэргүүн хуулийн хүрээнд энэ хуулийг өргөн барьж ажиллана. Ард түмнээрээ хилцүүлнэ. Олон аргууд байгаа. Тэгээд энэ ч сууж байгаа манай улсын их хурлын гишүүдийн Монголын түүхчид та бидний алтан гац залгамж зам бүрийн маань зааж өгч байгаа луужингууд маань яаж гараа өргөж байгааг та бүхэн бүгдээр харсан. Нэгийг бодож хоёрыг тунгаагаарай. Энэ бол тоглоом биш шүү. Ард түмний хүсэмжлэг гэдэг бол тоглоом биш шүү. Энийг би хариуцлагатайгаар бас төрийн тэргүүний хувьд бас хэлье. Төрийн эрх барих дээд байгууллага улсын их хурл бол бас төрийн тэргүүн гэж бас албан тушаал бас байдаг шүү дээ. Үүнийг бас мартаж болохгүй. Ард түмнээс нийт ард түмнээс сонгогддог. Эдгээр бас хэлье гэж бодсон юм аа.